За сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан орой мэндийг хүргэе. За нутагтаа ирээд ингээд миний сайхан төрсөн нутаг унсан газар угаасан усна. Нутаг орондоо ирээд өөрийнхөө одоо аль хэднээс өсөж мөрөөдөж явдаг бодож явдаг гэсэн даралтын хөгжмийнхаа сургалтыг цэцэрлэгийн одоо дуу хөгжмийн багш нартай хийгээд 5 хоногт одоо ямар их үр дүн гардыг байна гэдгийг би өнөөдөр өөрөө биеэрээ үзлээ. Яагаад гэвэл өдөр болгон одоо нэг өдөр алгасахгүй бүтэн 3 цаг 3-4 цаг ингээд заагаад ингээд өргөжсөн хичээдэг сургалтыг зааж хаар маш бас их айтайхан байд юм байна. Дээрээс нь манай энэ цэцэрлэг болон цэцэрлэгийн сумудаас ирсэн бол аймгийн цэцэрлэгийн дууч машин үндсэн суурин бас их тажиг байлаа. Тийм учраас ингээд өөрийнхөө одоо өвгдээсийн сургаал гэдэг энэ дууныхаа өөрийнхөө хийсэн дууныхаа номноос дандаа өөрийнхөө зохиосон дуунуудыг хөвчлэн ингээд одоо цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан дуунуудаа зааж өгч бас зарим нь ингээд хоёр хоолойгоо зааж өгч дуулах ур чадвараа хөгжмийн боловсрол дээр бүгд талдаа бүгдэн дээр нь одоо өөрийнхөө чадлаараа одоо бүх сайхан сэтгэлтэй байгаа сэтгэл зүрхнээс хичээлээ сайхан яваад шавнартай бас захимжээний сайхан 10 дуутай болгоод 10 дууг өөртөө бүгд сайхан сураад ингээд та нар бас харсан баг. Маш сайхан үр дүнтэй ингээд сургалт боллоо. Тийм болохоор бас би одоо ганцхан нутагтаа гэхгүй босод бас аймаг хөдөө орон нутгуудад бас ингээд 7 хоногийн тийм ээ одоо сургалт богино хугацааны сургалтыг ингээд одоо цэцэрлэг болон бас дуу хөгжмийн сургуулийн дуу хөгжмийн багшнаас давхар хийх юм бол миний ном дээр ингээд бүх төрлийн цэцэрлэгээс болон бага анги, дунд анги, ахлах ангийн бүх хүүхдүүдэд зориулсан дуунууд байхаас гадна ард нь бас ингээд 5 төрлийн гоё найрагдаг хийж өгсөн байгаараа бас их юм онцгой номноосоо бас ингээд заасруулсан даа би маш их баяртай байна. Хажуугаар мэдээж бас Монголынхаа бас тэр хүүхдийн зохиолчдынхаа дуунуудаас мэдээж бас заасан байгаа. Ноотуудын ч гэсэн хотоос бас зориуд одоо тэр бусад багш нарын номыг аваад эднэртэй бас ингээд хөвлөд үлдээсэн байгаа. За тэгээд энд нутагтаа ирээ сайхан энэ 2 дугаар цэцэрлэгийн маань одоо захирал баасан 2 дугаар цэцэрлэгийн маань одоо дуу хөгжмөс Сэрэн лор хоёр маань одоо маш их сайхан тусгаж ингээд энэ сөөбийн багш нарыг хариуцсан бас ахлагчтай бас маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд энд ирээд бас зүгээр суугаагүй нэг энэ цэцэрлэгийн манаач залуу бас намайг Эрдэнийн 3 хаархан гэдэг шүлгийг нэг лай хийж өгөөч гэж өгсөн. Тэгээ би маш их бэлээгсэн. Учир нь манай хадам ээж маань бас Эрдэнэ архины багш байсан. Энэ шиг багш байсан. Тэгээ хадам ээжийн нутаг зориулаад одоо ингээд нэг сайхан шүлгийг ингээд ай хийгээд одоо анхны сонсогчд нь бас та нар минь болж байгаа шүү. Ингээд ээжийнхээ хадам ээжтэй зориулаад одоо хадам ээжийнхээ одоо сайхан бас дурсан санаж тэр сайхан хүнийг бас ингээд дурсан санаж сэтгэлдээ сайхан байнга бид бодож бас маш сайн ээжтэй байсан хадам ээжтэй тэрэндээ зориулаад бодоод би ингээд Эрдэнийн 3 хайрхан гэдэг дуунд нь бас альгуу хийлээ. Сайн ингээд энэ дууга та бүхэндээ анхны сонсогчд нь та нар юм шүү. Энэ дууных нь эхний бадгийг би уншаад өгье. Эрдэнийн 3 хайрхан гэдэг нь нэг нь алтан хайрхан, тэгээ манчир хайрхан, цагаан хайрхан гэдэг 3 сайхан чангалсан 3 хайрхан байт юм байна. За тэнийг бадаг шүлгийг ямар ч гэсэн уншаадах юм. Алс хоцрын холын газраас аян шиж ирээд үтлэхэд аав ээжийн гэр шиг алгаа тосоод өгтөх алтан хайрхан минь. Чандын холоос бодогдох чанган 3 уул минь эргээд очихын эргүүлтэй Эрдэнийн 3 хайрхан минь. За энэ дуу та бүхэндээ сайхан анхны сонсогчд нь гэдгээ бас сонсогчтой шүү та бүхэн минь. Алтан хайрхан минь чандын
За ингээд нутагтаа ирээд бас ингээд ийм сайхан урамтай, шинэ урамтай хийгээд онгод минь маш сайхан гэдэг хөвлөдөө сууч байгаадаа би маш их ажиргалтай байна. Бас нэгэн дуу төрсөн. Тэр нь бас ингээд энэ хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч Лавгийн Баасан гэдэг бүсгэн бас маш гоё дуу байгаа. Тэрийг бас дараа та бүхэндээ танилцуулнаа. За баярлалаа.